За энэ удаа та нартай Солонгосын веб түүнээс хэдүүлэн бүтээсэн Viral Hit гэх нэгэн сонирхолтой анимыг товчлон ярьж өгөхөд бэлэн болжээ. 10 жилийн сургууль дээр байнга л тохиолддог дээрлэлтийн тухай бас энэ бүхнийг хэрхэн даван туулах тухай маш гоё сэдвийг хүндсэн аним болохоор дуустал нь үзээрэй заяа. Бас та нар лайка дарахаа мартав. Бас нөгөө subscribe гэж нэг юм байдаг штэ. Тэрийг мэдхгүй хүмүүс нэлээ их байх шиг байна лээ. Тэрэн дээр дарчвал миний бичлэгнүүдийг цаг алдахгүй үзнэ гэсэн үг шүү, окей? За тэгээд бүгдийн сайхан дараад өгсөн бол бичлэг рүүгээ оръё доо. Манай гол дүрийн хүүг Шимура гэдэг. Тэрээр хитрхи дараахан хүний өөдөөс нэг ч өсөрч чаддгүйгээсээ болоод сургууль дээрээ байнга л дээрлэхүүлж идэг. Харин түүнийг дээрлэхтэйг ангийнх нь халдсан YouTube дээр 700 мянган дагагчтай заяа. Бас болоогүй. Манай үнийг стримийн үеэр олигтой инээж өгсөнгүү гэж зоодно. Энэ шар үст бол халзангийн камерыг барьж явдаг зураглагч нь. За товчхондоо бол сугны өснө. Тэгээд бас халзан сая завсарлагаанаар хийсэн бичлэгээрээ л гэхэд айл хэдийн 30 мянган йен олсон гээл бод. Энийг сонссон манай Шимураач тэр шар үстэж тэр. Хин хинэн ютубер болох бодол төрөх нь ойлгомжтой биз. Тэгвэл ютубээс орлогоо авахын тулд насанд хүрсэн хүний банкны карт хэрэгтэй шүү дээ. Харин шар үст урд нь аав ээжийнхээ картыг нууцаар зурулаад загнуулж исэн болохоор манай Шимураагаас юу гэж асуусан гэж. Хөөе. Танаа ээж чинь хүнд өвчтэй үлөө. Тэгтээ арайч өгчээгүй байгаа зү тэ. Чи надаа ээжийнхээ картыг аваад өгчдөхөө гэж ичгчгүй асууд юм да. Иймэрхүү бацаануудыг яг энэ үед нь л хашраагаад өгсөд байхгүй юу? Даанч манай Шимура бүр дэндүү аимхаа юм аа. Гэхдээ бас хөрх юм нь ээжийнхээ эмчилгээний төлбөрийг олох гэж хичээлийн дараа өдөр болгон цагийн ажил хийдэг. 30 мянган йен гэдэг бол манай үний 7 хоногийн цалин бохгүй юу? Тэрийг зөвхөн завсарлахаанаар ганц бичлэг хийгээл олж байгаа нь манай хүнд бүр амар шодрог бос санагдж байгаа нь ойлгомжтой биз. Харин Шимурагийн амьдралыг сонирхолтой гэгээлэг болгодог охин бас байна. Түүнийг Асамия гэдэг бөгөөд залуусын дунд хөөхөн гэдгээр маш алдартай охин гэж байгаа бас. Гэтэл ютубер халзаак эдний ажил дээр стрим хийж байхдаа ороод ирж шүү. Тэгснээ "За guys, өнөөдөр бүгдээрээ энтхийн хамгийн хөөрхөн охиноор энэ бүүргийг хийлгэнэ. Хэрвээ 30 секундэд хийж чадахгүй бол дугаарыг авнаа" гэж гоцтой юм да. Сайн даач биш. Энэ охиныг тоочглчоод дугаарыг авахын тулд албаар хийхэд хэцүү бүүрэг сонгож авсан байгаа байхгүй юу? Тиймээс манай Шимура ганц гэрэл гэгээ болсон охиноо юу гэж л энэ нэг юм даалтахыг хүсэх вэ? Нөгөө бүүргийг гялс хийж аваач өгөөд крашийнхаа өмнө гавья байгуулсан байдаг юм. Оройн түүний гэрт нь шар үстэх баярцсан. Ээжийнхэн дансыг ашиглаад YouTube эхлүүлээд бүр гэрт нь стрим хийгээл. Харин манай Шимура түүнд идэх гоймонгийн чанж энтер. Йоо. Боол өштэй амар. За тэгсэн энэ үед манай хүн залгуурны утсан тэглээд бүдэрч унахдаа компьютерийн унтрааж хаяад шар үстийн дээрээс гоймоо асгаад дахиад зодуулнаа. Тэгээд бүр хэлэхгүйгээр хараагаа алзаа юу. Чамаг ийм арчаагүй nooш олохоор ээж чинь хүнд өвчин тусаж байгаа нь заа юу гэж авд юм да. Манай хүнч тэсэн гэхэд бас ийм имийг яаж тэсгэвдэ. Гартаа таарлцсан кимчигээр өстө балбаж өгдөм байгаа үстэй. Ингээд оройчулж манай хүн эвдэрсэн юмнуудаа хараад дахиад мөнгөний хэрэг гарах нь дээ. Анхнаасаа баян айл төрсөн бол ингэж амьдрахгүй амар ахгүй юу? Ухааны бодсон шигэ унтаад өглөө. Маргааш өглөө түүн рүү шар ус залгаад "Бошоогон тэр бичлэгээ устгаач мала. Чи хоёрын зодтолсон бичлэг бүр viral болчиход байна." Гэхэд манай Шимура бүр гайхаад "Юу солиороод байгаа юм болоо?" гэсэн чи харин өчигдрийн салгаа хийсэн залгуур нь штэ. Процессорих биш дэлгэцнийх байж таардیں۔ Ядж яхад нөгөө бичлэг нь зөвхөн Япон биш бүр дэлхийд даяар тархацсан. Энэ тентхийн өлөн сайтууд нөгөөдхийн шеэр хийсэн. Ээ хүүдий. Ингээд төмний шившиг болж байгаа юм хта. За ядаж эннээс илүү тархаас нь өмнө устгах юм гэсэн чинь байж гараа бай. Энэ бичлэгээр манай хүн айл хэдийнэ 1 сая йен олцсон байвал яах вэ? Харин шар үстийг сургууль дээр ирэхэд нь ангийнхан хүүхдүүд айл хэдийнэ тэр бичлэгийг олоод үзсэн байх нь мэдээж. Тиймээс манай хүн нэр үндэ авч үлдэхийн тулд гимгүү сууж исэн хүүхдийг оролцсон биш өөрөө дэлб зодуулд юм да. Хэрвээ та нарыг заяа хин нэгэн хүүхэд ингээд дээрлэхэд байвал яг энэ хүүхчиг өөдөөс нь үзэлцгэл хэрэгтэй. Тэгэхгүй бол муусаа юмнууд улам давардаг байхгүй юу? Харин манай Шимура чинь их л жаргалтай явж идэг өстэй. Удахгүй 1 сая янтай болох хүн чи аргачих өстэй. Харин энэ үед шар ус түүн дээр ирэнгүүтээ орлогынхаа талын өг гэд учир зүггүй л зодолдоод эхэлнэ. Манай хүн бол яасан ч өгөхгүйгээл гүрийгээстэй. Тэгсэн чи харин шар ус түүнд хамтарч ажиллах санал тавьдаг. Ер нь бол шар ус чинь халзангийн камерман байсан болохоор тууршлагатай штэ бас. Тиймээс хоёулаа нийлээд цаашдаа бичлэг хийвэл бүр их ашиг олноо. Бичлэгний санаа, эдит гэд мань бүгдийг хийж чадах юм чинь
Хоёулаа ашгаа 90-10 гэж хуваая. Би 90%, чи 10% болж байгаа сте. Гэхэд манай хүн товч бөгөөд тодорхой хариу өгсөн байдгийг. Харин шар ус тухай Шимураг ашиглаж өөрийнхөө карьерийг буцаагаад өсгөх зорилготой болохоор өөрөө 10%, харин Шимурад ашигын 90%-ийг өгье гэж тохиролцоод хамтлаг болж байгаа юм да. Тэдний хийх контент бол хулигаануудтай үзэлцэж байгаа бичлэгээр стрим хийх. Харин хамгийн ихний байна ангийнх нь халдсан бөгөөд түүнийг ч бас стрим хийх үеэр нь түүний үзэгчдэд ямар хөгийн новш болохыг хэлж уурыг хүргэж байгаад өөрсдийнхөө сувагт ч бас давхар хандлт авах зорилготой байсан бохгүй юу? Даанч санснаар болдог юм гэж юу ах вэ? Хэд цохиулаад болчих юм болов гэсэн чи харин нөхцөл байдал бүрэл долоон дор болчт юм да. Ядж яхад энэ олон хүмүүсээс хэн нь Шимураг өмгөөлж хамгаалж байгаа юм алга. Та нар ба штэ. Эднэр шиг л байж болохгүй шүү заа юу. Нэг нэгээ зодуулж байгааг хараад шоолоо зогсдог хүмүүс бол яавч эрүүл ухаантай биш шүү. За тэгээд манай хүнч баларчтэй гэж бодож итэл ангийнх нь нэг сурагч Оги Тацуя унтжаахт нь сэрээлээ гэж уурлаад халзан гэстэ гөлөг болгох юм байгаа үсттэй. Энэ Оги чинь тулааны спортоор хичээлдэг. Зөвхөн сургуульдаа гэлтгүү хаасайгүй хүмүүс таньдаг од юм байна. Ингээд ямар ч тач Шимура маань аврагдлаа гэж. Тэгээд оройн гэхэд л өнөөдрийн бичлэг нь вайрал болоод манай үнийг дэмжих хүмүүс ч нэмэгдэж харин халзангийн үзэгчид түүнийг яг ямар хүн бэ гэдгийг бас дээрэс нь түүний хийдэг сайн үлсийн аян азад нь тодруулдаг бичлэг нь худлаа байсныг мэдээд маш их хүмүүс сувгийн дагахаа болсноос болоод сошиал ертөнцөөс мартагдсан байдаг юм а гэж. Харин Шимура улмал одолж цаашдаа үргэлжлүүлэх урам зориг авсан ч гэлээ YouTube-ээс их мөнгө олмоор байвал аль болох урт бичлэг хийх хэрэгтэй. Тэгж ээж чиний бичлэгэн дээр цаанаас нь байршуулах сурчлагын тоо нэмэгдэж тэр хэрээр чиний олох мөнгө ч бас нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс Шимура маань эхний ээлжинд зодолтод сурахгүй бол бичлэг болгон дээрээ ганц цохиулаад унаад ивэл дорхноо дуусчихэ штэ. Тэгж одоод манай хүн YouTube-ээс тулааны бичлэг үзэж хагаад нэг ч subscribe-гүй сувг олоод орсон чи харин нэг дахианы багтай гадаад нөхөр баахан бичлэг хийсэн байт юм да. Тэгээд нэг бичлэгийн тавиад үзсэн чи харин за өнөөдрийн бичлэгээр би та нарт цохиулсан ч өвдөхгүй байх аргыг зааж өгнө. Гэхдээ ч одоо хэн үзэх юм бэ тийм үстэй. За энэ бичлэг үзэж зодоон сурах арга бол худлаа боллоо. Маргааш Шимура цагийн ажил хийдэг газараа очиод халагдах өргөдлөө өгдөг. Учир нь энд ажиллаа гэд ээжийнхээ эмчилгээний төлбөрийг хийж чадахгүйгээс хойш YouTube дээр цагаа зарцуулъя гэж бодсон бололтой. Харин түүний краш нь ажилласаа гарах байгаа гэдгийг сонсоод хоёулаа цаашдаа уулзаж чадахгүй юм чинь ядаж чааталч ивэл яад ингээд аяжгаа өгөөлээ. Хөөхөн золигноод вэ. Тэрнээс гадна манай хүн чинь 2хан бичлэг хийгээл 100k сабтай болсон гээл бод. Өнөөх дээрлэгдэг охин нь хүртэл хамт стрим хийл да гэж гуйгаалаа. Гэтэл энэ үед халзаак орж ирээд YouTube сувгийг хог дээр гаргасны хариуг авнаа гэд манай хүнийг зодох гэж дайрах үед Шимурагийн урд чинь үдсэн дахиан толгойтын хэлсэн зөвлөгөөнүүд яагаад ч юм хэрэг болоод ишүү. Ууралсан үедээ хүн хаашаа чамаагүй гараас авдаг. Тиймээс уурандаа бачуурсан хүнийг ялхаас амархан зөөлгөж байхгүй гэж хэлснээр хүртэл яг үнэн байх бөгөөд яг цаашаа үргэлжлүүлэх гэтэл шар өст камера асаагаад халзанж за яах вэ? Дараа та хоёртой тооцоо бодноо гайгүй гэд яваад өглөө. Энэ явдлаас хойш 3 хоног өнгөрч манай хүн ч краштайгаа нилээн дотн олоод авчээ. Түүнийг энэ шар өсттэй уулзгаар хүлээж авах зур түүн дээр шүтэн бишрэгчт нь байна гэд харваас сэжигтэй хосоод ирснэ. Нарийн годомж руу дагуулж оруулаад сэгсэрч идэм байгаа зү. Шимураг алдартай ютубер болохоор их л мөнгөтэй гэж бодсон юм шиг байгаа. Шар өст маань уг нь туслах гэж ирсэн ч нэмэргүй амт юм аа нэр. Яг нь сэтгэл нь сайхан юм да бас. Тэгээд Шимурагаас мөнгө төгрөг юу ч гарч ирээгүй болохоор утсыг аваад явчваа гэж. За тэр утас яах вэ? Шар өст маань саяны хоёрын бичлэгийг хийгээд эхэлсэн байж. Тэгээд үзэгчт нь манай хүнийг дэмжээл утсаа заавал буцааж аваарай гээл. Ингэжл манай хүн урам зориг орж YouTube сувга зодооны сургалт гэж нэрлсэн байдаг юм да. За тэр нэрч яах вэ? Тэгээд манай хоёр ардаас нь дагаж явсаар олж очиод утсаа буцааж авнаа гэд зөрөгтэйхэн дуграадглаа. Мэдээж бичлэгээ хийгээстэй бас. Харин энэ нөхөр юу ч л зүгээр маа гэд өгөхгүй. Тэрийн Шимура мэдж байгаа болохоор дахиа багшийнхаа зааж өгснөөр цохиулсан ч өвдөхгүй байх аргыг туршаад үзсэн чинь нээрэл болж ийна. Товчхондоо бол өрсөлдөгчийнхөө гарыг бүрэн савхаас өмнө очиж мөрөгчүүл нээх хүчтэй өвддгүн гинэ. Энд гэхдээ ямар тэнэг арга вэ те? За ямар тааж энэ нь ажиллаад байгаа бололтой. Гэхдээ Шимура зөвхөн нэг бичлэгийг л үзсэн болохоор үүнээс цааш яах ёстойгоо мэддэггүй. Одоо тэнгэртэй л даатгадаг бах та гэж байтал үзэгчдийн нэг нь энэ тулаанд Шимура яллаа гинэ. Яагаад гэвэл наад хулгайны чинь гар одоо пимбид л хавдсан байгаа. Гэхийн уншаад сайн хараад байсан чинь нээрэл мань хүний гар нь авах юмгүй болчихжээ. Ингээд Шимура бараг анхны тулаандаа ялт байгуулж ах шиг байна да.
Бас дээрэс нь утас авцаагаад авцсан. Тэгээд нэх хөдөлгөөн манай хоёр чинь YouTube-ээс анхны орлого гээд 2 сая авсан гээл бод. Тэгсэн ч манай хүн мөнгөө гамнаад 140 мянган үнэтэй цамц авч чадахгүй байхад шар үст бол сарын цалингаараа шууд хувц аваад өмсчт юм байна. Шимура угаасаа их мөнгөтэй гэж үзээгүй болохоор юунд яаж зарцуулахаа мэдэхгүй байх нь бас аргагүй л дээ. Гэхдээ л хайр сэтгэл гэж нэрэ. Хүнийг өстө өөрчлөх юм аа. Краш нь уулзъя гэсэн чинь зүгээр нөгөө цамцаа аваад өмсцсэн. Тэгсэн чинь краш нь бас яг адилхан цамцтай ирж интрээ. Тэгээд хамт алхаж байхдаа хальт гаранд нь хүрсэн чинь ёо манай хүн бүр краштайгаа гэрлээд айл хэдийн амьдрал зохиоцсон байна гэд сэрүүн зүүдлээл. За тэгсэн чинь энэ хоёрыг харсан хүмүүс охин нь хөөхөн л юм. Даанч залуу нарай л намх юм аа. Хөөхи энэ охин ч өстой яасаа аз хүмдээ гэж олон юм хуцхыг манай Шимура сонсоод байхгүй. Сэтгэл санаагаар унаад нэрэл өөрийгөө ийм хөөрхөн охинтой хамт байх ёсгүй байна да гэж бодоод амнаас нь үгч гарахаа байла. Мэдээж түүний ийм байдал нь Асамия таалагдахгүй нь ойлгомжтой. Яг хаяад гарах гэсэн чинь Шимура өөрөөсөө ямар их хичж байгаагаа бас дээрэс нь анх удаа охинтой хамт гадуур гарч байгаа болохоор Сандраад юу ярихаач мэдэхгүй байна гэдгээ хэлсэн чи харин Асамияд энэ нь бүр л таалагдсан бололтой. Гэхдээ түрүүнээс хойш манай хоёрыг нэг охин л дагаад байгаа юм да. Яг яах гэж байдгийг. За тэгсэн чинь Асамиягийн утсан дуурайд нэг бага ангийн найз нь залгаад уулзъя гэсэн юм байна. Харин тэр найз нь хингээж нөгөө Оги Тацуя. Нэрээ танаа сургууль гэсэн штэ. Чи таних уу? Гэхэрэн Шимура өө тань штэ. Бид хоёр чинь найзууд ахгүй юу? Гэж худлаа ярьж дуусаагүй байтал Оги хурч ирээд Шимура жи. Азар нөгөөх нь нэх олон юм ярьсангүй. Өө нэг ангийн чинь бас найзууд ээж болох юм. Гэж манай Шимураг эвгүй байдлаас аварсан байдгийм. Хэдийгээр аз таарч эвгүй байдалд ороогүй ч гэлээ Шимура маань яалтчгүй энэ хоёрын хажууд өөрийгөө 3 дахь илүү хүн гэж мэдрээд исэн болохоор юу л да хоёроо миний хөлийн хомс шигдэж урагчаад амар өвдөд байна. Би ер нь ингээд харидөө гэд ямар ч утгагүй тэнэг шалтак хэлээд яваад өгд юм да. Энэ үе чар устмаар харин айл хэдийнэ стримээ эхлээд бичлэгээ хийцэн явж идэм байгаа зү. Тэгээд үзэгчтэй уйдаахгүй тулд Шимураг сумлаад андаа чи яаж аам бэ? Наад охин чи яг үндэ чамд илүү талтай байгаадтэй. Сая чамайг явлаа гэх чинь ямар царай гаргаад үлдсэнийг харсан уу? Чи ингэ буугаад өгч болохгүй заяа. Яг одоо явж очиод хайрынхаа төлөө тэмц. Гэхэд Шимурааж түүний үгэнд ороод буцаад явлаа. Тэгээд яахвт? Миний хомс харин гайгүй болчлоо гэж хэрлээд очт юм байгаа зү. Тэгсэн чинь Оги дараа 7 хоногт тэмцээнтэй болохоор бэлтгэл ихтэй завгүй байгаа гэд яваад өглөө. Харин тэр явахдаа Шимураг чи сайн зодтолдог үстэй. Өрсөлдөгчийнхөө гарыг төрүүлж мөргөөд цохилтын хүчийг багасгадаг техник чи ёстой гоё өсөн шүү. Тэгвэл чи дараагийн хөдөлгөөний албаар хийгээгүй үстэй те. За ямар тайч дараагийн бичлэгийг чи хүлээж байгаа шүү. Гिचээд яваад өгд юм да. Тэгэхээр Оги ч бас дахиан толгоотын бичлэгийг үздэг байж магадгүй юм те. Түүнийг явсны дараа манай Шимура нөгөө охиноосоо чиний сонирхдаг тайп чинь юу вэ? Body count чинь хэд вэ? Биш. Солиорч ин. Body count асуугаагүй шүү заяа. Нэг тиймэрхүү хөөхөн романтик сууж исэн чи харин бутан дундаас шар үст гарч ирээд "Зугтаараа андаа" гэж хэлж дуусаагүй байтал халзааг хамууттайгаа ирсэн байлгүй яах вэ? Стримийг үзэж байгаа таана байгааг нь олоод ирсэн байгаа байхгүй юу? Тэгснээ манай хүний крашийг нүдэн дээр нь доромжлоо. Харин Шимура дахиад багшийнхаа хэлсний дагуу өөрийнхөө сэтгэл зүгээ тогтвортой ойлгож дайснаа өдөө хатгаж уурлуулсан боловч түүний нөгөө өвдөлт мэдэрдэггүй арга нь энэ удаа үйлчилсэнгүй гэж. Халзаак нөгөө караоке зодтолдог бичлэгийг үзсэн болохоор энэ аргыг анзаарсан байгаа байхгүй юу? Энэ үед л Шимура өөрийгөө олонний танилцуулаад гаргасан амжилтандаа цадаад цаашид өсөж дэвшгээж мартсан байжээ гэдгээ ухаарсан байдаг юм да. Хайртай охиныхоо өмнө ингэж нохоо шиг зодуулахаас өөр шившиг гэж юу байх вэ? Тэгээд бас дээрэс нь өөрийн дэмждэг үзэгчдийн өмнө өмдөө шувтлаад уучлалгүй гинэ. Хөөхи Асамия харж тэслэхүү халзанг очоод алгадаад авсан чи харин халзаак эмхтэй үнийг хүртэл зодох нэ. Манай хүн чинь хайртай охиноо хамгаалахын тулд өмдөө тайлж харууллаа. Тэгээд болохгүй бол бүр дотоожоо хүртэл тайлчил да гэд яг тайлах читэл Оги хүрээд ирвэ гэж. Тэгээд нөгөө гурвыг сайн гихч нь хашрааж өгөөд Асамияг дагуулад явсан байдгийм. За та миний броч хайртай хүнийхээ нүрийг дахиж яаж харна да. Энэ өдрөөс хойш халзангийн YouTube карьер дахин сэргэж стрим болгон дээрээ шар үстийг дээрлэхдэг боллоо. Харин манай Шимура хичээлдээ явхаа болж дахиж тийм шившигтэй байдалд орохгүй гэсэндээ гэртээ дахиад багшийнхаа хичээлийг үзэж өөрийгөө хурцлж бэлтгэл хийсээр л байлаа. Энэ хооронд нэг ч бичлэг оруулаагүй болохоор сувгийнх нь үзэгчд улам багассаар харин шар үст маань ингэж дээрлэхүүлж байхаас залхаж байгаа нь ойлгомжтой.
Хаалцан түнд нэг санал тавьсан нь маргааш ихэд Шимураг сургууль дээрээ авчирч чадвал яах вэ? Буцаагаад өөрийнхөө камерман болохыг гинэ. Мэдээж манай хүн чинь шууд л зөвшөөрд юм байгаа үстэй. Тэгээд эмнэлэгт байгаа ээж дээр нь очиод худлаа ярих гэсэн боловч хүн чанар нь зулгаагаад даанч чадсангүй. Тэгээд маргааш нь Шимураг дагуулж ирж чадаагүйгээсээ болоод дахиад зодуулд юм байгаа үстэй. Энэ буруу маань уг нь өөрөө зодолтоо сурчвал гүм хэрэгтэй байгаа юм да. За тэр чи яах вэ? Хүний найз юм гэсэндээ бас яаж ч зодуулсан Шимураг сургууль дээрээ битээ ирээрээ андаа гэж хэлээд байгаамаа. Энийг үзээд Шимура маань сургууль дээрээ хүрээд ирлээ. Ирэх хэрэгтэй стрим асаагаад ирлээ. Өнгөрсөн хугацаанд манай хүн дахиа багшийн бичлэгийг үзээд өөрийнхөө хооллолтонд анхаарч биеийн хүчний дасгал хийж хамгийн гол сурсан зүйл нь low kick буюу кидан гэж ярьдаг да. Ингэснээр өрсөлдөгчийнхөө хөлийг мдээгүй болгодог болохоор гал алдсан үед хэрэг болно шүү. Сураад авзаа юу. Хэрвээ дахиж өшгөлөх үед чинь хамгаалаад байвал яг тэр мөчийг тааруулж агаад нүүрэн дундуур нь ганцхан сайн зохиод өгөхөд л жиж. Ямар ч тач манай Шимура энэ удаагийн зодоонд ялалт байгууллаа. Огийн хүртэл түнд босч ирж баяр хүргээл. Харин Шимура юу гэж хэлсэн гэж лайк саба дарахаа мартва манайхаа гэж хэлсэн байдгийн. За та нар ч бас дарахаа мартав заа юу. Энэ өдрөөс хойш түүний YouTube сувгийн үзэгчд нь буцаад нэмэгдсээр Silver Button ч аваад тахлаа. Мэдээж бас олсон мөнгөөрөө ээждээ бэлэг авч өгөх шиг сайхан юм гэж юу ах вэ? За тэгээд YouTube сувг нь амжилттай байгаа ч гэсэн улам илүү сайжруулахын тулд манай хоёрт сайн эдитер хэрэгтэй гинэ. Гэхдээ хайж майж цаг алдахгүй. Шууд үзэгчдээсээ эдит хийж чадах юм байна уу гэж асуусан чи харин байнга комент бичдэг нэг үзэгч нь би чаднаа л гэж шүү. Түүний бичдэг комментуудаас нь харахад ер нь ахмаг насны ах хуу байж магадгүй. Гэхдээ ямар тач нэг боломж олгохоор болоод маргааш сургууль дээр уулзах цаг тавуулсан чи харин эдний сургуулийн хүүхэд байд юм да. Бас нөгөө Шимураг нууцаар дагаад байсан охин мөн байгаа сте тий. За энэ охиныг Аки гэдэг ба манай шар ус түнд анхны харцаар дуурлаад гарт нь хальт хүрээд гисэн чинь шууд ирээд үгээ төсөөлөөл. За тэр яах вэ? Ер нь бол Аки нилээн дайжгүй эдит хийжд юм байна. Ингээд ямар тач манай сувг эдит хийх хүнтэй боллоо гэж. Харин тэдний дараагийн өрсөлдөгч бол урд нь мэрэгжлийн тулаанч байсан ч асуудал тарьж холбооноосоо хөөгдсөн Лео. Тэрээр тайквондо суурьтай. Тэргээрээ ч нэлээд ирээдүйтэй байсан боловч одоогоор бол гудамжинд зодоонуудыг хийж сургууль дээрээ хүүхдүүд дээрлэхэл гутал энтрийн дээрэмдэл байж идэг нэг хулгайн болж дээ. Гэхдээ яаж ч утсан энэ Лео манай Шимурагийн барж идэх боорцоглав биш гэдг нь ойлгомжтой. Гэхдээ л үзэгчдтэй амлцсан болохоор ядаж яаж зодолтгийг бичиж аваад сургуульд хий гэсэн биш манай хэд бөөндөө баригчдیں۔ Да. Уг нь амхандаа худлаа яриад бултчихъя гэсэн чи харин Лео манай эдийг мэддэг байж таарад бодвол бичлэгийг үзсэн байх л та. Тэгснээ дээрэмдэн хит хөөе. YouTube сувгийн дээрэмдэн гэж байх уу? Хөөх шар үстийн маань зодоод байсан болохоор Шимура яах ч аргагүй YouTube сувгаа өгёо гэж хэлчихлээ. Харин шар үстийн маань хавирган гимтээд эмнэлэгт хүргэгдсэн гээл бод. Тэгсэн ч гэсэн манай хүн чинь яаж ч зодуулсан бай сувгаа өгөхгүй гэж бодож исэн байгаа байхгүй юу? Гэхдээ бас Шимурагийн бурууч гэж юу аах вэ? Угаасаа мэрэгжлийн үнтэй үзээд барахгүй болохоор өөр яалтай билээ дээ. Тэгээд оройн Шимура Леогийн байнга очдог автомат тоглоомын газар нэрээд YouTube сувгаа өгье. Гэхдээ яг сарын дараа надтай зодолтоо дийлж чадвал шүү дээ. Арай надаас айгаагүй үстэй гэж янзын үзэж ягаад сарын дараа үзэлцэхээр болвоо гэж. За тэгээд гэртээ арайл дахиа багшийнхаа хичээлийг л үзнэ үсттэй. Тэгээд бүр багшийнх нь YouTube сувг дээр энгийн хүн мэрэгжлийн тайквондогийн тамирчинтай өрсөлдөөд хэрхэн ялах вэ гэдэг бичлэг хүртэл байж байгаа байхгүй юу? Гэхдээ нэг сүртэй бэлдээд авах юм байхгүй. Яг л өмнөгшгөө биеийн хүчээ сайжруулах бэлтгэлээ нэмээд ганц хоёр илүү дасгал хийнэ л гин. Нэг өдөр Аки шар өст хоёр Шимурагийн дэрхэд манай хүн бүр шкафанда зүүгдээд бэлтгэл хийж яхан тэр. Манай хүний бүх хэрэгслүүд нь бүр дандаа лов бааждгээл бод. Тэгтээ хүн хөсвөл ингээч болов бэлтгэл хийж болж штэ хөөхдөө. Тэгээд нэг л мэдхэд сарын хугацаанд орхноо л өнгөрчих юм аа. Харин манай хүн дахиа багшийнхаа зөвлөсний дагуу сонгож авсан газар нь нарийн гудам. Бас дээрэс нь өнөөдөр бороо орох болохоор газар нь орчин. Тэгэхээр тайквондогийн эргэлттэй өшгөлт энтер хийхэд тохиромжгүй гэд бодсон байсан чинь цаг агаараа мэдээ манай хүнийг дагдцсан байд юм да. Гэхдээ ингээд буугаад өгч бас болохгүй штэ. Тиймээс Леогийн байгаа газар нь очиод нойлынхын шалыг норгож агаад үзэлцэхээр болвоо. Бас сэргэлэн гар шүү тэгж яахтай. Даанч манай хүн өрсөлдөгчөө мэрэгжлийн тулаанч байсан гэдгийг нэг л мартаад байна уугүй юу? Ганцхан хөлөө ашиглаж тулалддаг тулаанч гэж юу аах вэ? Мэдээж бас цохихдоо бүр Шимураг манартал цохин штэ. Харин манай хүн ганц чаддгаар нь киданд нь үздэй.
Бас дээрэс нь тулаандаа зориулаад нойтын шалан дээр хальтэрдэггүй гутал захиалаад авцсан гэж байгаа юм чи. За тэгээд байн кидандаа дахаар өрсөлдөгч нь хамгаалах гэж оролдоно да. Яг тэр үед нь мөргөж унгаагаад дахиа багшийнхаа зааж өгсөн кросс choke гэх боо харгыг ашиглавал 10 секундэд ухаан алдуулна гэж байгаа. Тэгтээ та нар хөөе, анги дээрээ нэг иймэрхүү болт молт хийж туршаад байв хөөе зөлгнүүд минь. Зөвхөн онц шаардлагатай үедл хэрглэж болно, окей? Уг нь бүх зүйл санснаар болж исэн ч манай өн хитрхи хөөрөөд байрлалаа буруу эзэлчихжээ. Тэрнээс гадна Лео сая хөвтж байхдаа манай үний гутлын тайлаад авсан байвал яах вэ? Одоо ингээд жинхэнэ баларсан. Ядж яхад манай өн мөч богинтой гэлэх үү, бүр ойртож чаддгүй. Бараг нэг өшөглүүлээд ухаан алдаад унчуу яа. Лео ч өөртөө амар ихтгэлтэй шар үс дээр очиод "За, хоёулаа одооноос ямар контент хийх вүлээ?" гэдэг. Тулаанд бас хулааг багт яасан эрт баярлж байна. Шимураг юуны тулд бүтэн сар бэлдсэн гэж бодож байна. Энэ хүнд ганц өшөглүүлээд унчихгүй тулд л бие сайн бэлдсэн бохгүй юу? Бас түүний хийсэн бэлтгэл болгон тодорхой зорилготой. Тэр зорилготойч манай өн хүрч чадлаа. Одоо боолтонд оруулаад 10 хүртэл тоолоход л өрсөлдөгч нь батны ухаан алдна. Харин Лео урд нь мэрэгжлийн тулаанд нэг л удаа ялагдсан ба тухайн үед түүнийг ялсан тамирчин нь Оги байсан юм байна. Тэгээд бүр яг ийм боох мэхээр ухаан алдуулж байж л тээ. Хэдийгээр Лео бууж өгснөө мэдэгдэж Шимурагийн мөрөн дээр цогсон боловч манай өн юун тэрийг анзаарах. Хамаг адреналин ялгараад ухаан санаа нь дахиа багшаахаа хэлсэн 10 хүртэл тоол гэдэг дээр л төвлөрсөн. 8, 9, 10 ингээд тулаанд дуслаа. Манай хоёр тэгтээ амар хөөрхөн заяа. Леог энд нь хаяад явчихгүй бас ухаан ортол нь хөл мүлийн сойгоод байжсэн байгаа юм да. Харин Лео ухаан ороод ялагдлаа хүлэн зөвшөөрчөөд яваад өглөө. Бас манай хоёр ч нэ спонсортой болцсон заяа. Зүгээр хөлс дарагчийг рекламч идэв байгаа зү. За ямар ч тач энэ бичлэгэнд орхноо л 3 сая үзэлт авч сувгийнхан subscribe 190,000 даваатглаа. За тэр YouTube ч яах вэ? Ойрдоо манай Асамияг нэг булаа нөхөр дугаарыг авчих санаатай байн орж ирээл ядаргаа болоод байгааг нь. Нөгөөх нь тэгтээ солонгосын ширийн бөхөр хичээлдэг 200 кг-ыг юу ч болоогүй юм шиг л өргөчт юм байна. Тэгээд бас худлаа үнэн YouTube хийд юм бохоо. Шимурагийн бичлэгийг үзчихсэн манай үнийг ялчвал сувган ч гэсэн их үзэлттэй болох бах та ухааны юм бодоол. Манай эдитер Акиг ч гэсэндээ хідэн нөхдөө 50 байлгахгүй өдөж хоргоогоо. Энэ ер нь солонгос зохиол болоод ч тэрөө дээрлэлт гэдэг имийг бас сайн хөндөжээ. Энэ үед эхлээд шар үст маань ирж хайртай охиноо аврах гэсэн биш, нүдэн дээр нь шившиг болж ханахгүй юм да нэрэ. За манай Шимура ч гэсэн ялгаагүй. Мэргэжлийн тамирчныг зодчоод хідэн бацаануудаас айгаад тахта яах вэ? Азар Оги ч гэсэн хүрээд ирсэн байж таарад бацаанууд бол шээс алдна үсттэй. Харин Оги энд зүгээр ч нэг ирээгүй юм байна. Шимуратай уулзаж Асамиятай холбоо бариарэ. Тэгэхгүй бол чамааг хүлээгээд санаан зовж байгаа шүү гэж хэлэх гэж ирсэн юм байна. Гэтэл Аки ч нь юу вэ? Шимурад сайн болцсон байх юм. Ингээд хайрын гурвалжин дөрвөлжин үүсэж байгаа юм байна л та. Оройн Шимура зориг гаргаад Асамия дээр яваад очтол манай үнийг тоодгүй. За аргачихгүй бах төө 2 сар таг болчоод гинэт ирэхээр чинь бас тэхэл байх л та. Гэхдээ тэнэг хүнийг тэнгэр ивэн гэдэг лөө. Шимура гаран дээрээ Асамиятай уулзаж уучлал гуйна. Хамт амттан идэнэ. Гих мэтчлэн хэлэх үгнүүдээ хүртэл бичсэн байгааг хараад Асамиягийн хамаг уурн гарчваа гэж. Тэгснээ нэрэ танаас сувг эдитертэй болсон гэлөө. Эмэгтэй гэсэн те. Хэр хөөрхөн өх юм. Надаас хөөрхөн юм уу? Гэл хардаад байгаамаа бас. Гэтэл энэ үед Аки орж ирээд наад охин чинь намайг хөөрхөн юм уу гүм үү гэж асуугаад байгаа юм шүү. Хэлэхгүй мүү Шимура? Гэхэд манай үнч тийм. Ёстой хөөрхөн. Сургууль дээр хүртэл амар алдартай шүү дээ те. Гэд хэнэгчхүү хэлэхэд Аки өөрийгөө энд 3 дахь хүн юм байна гэдгийг ойлгоод Шимурад авчирсан хүн орхоод байгаа Асамияд өгөөд наадах чинь Шимурагийн сэтгэл шүү гэчээд яваад өглөө хөрхий. За ямар тааж тэгээд энэ хоёр маань бол ингэсгээд уучраа олох шиг боллоо. Харин маргааш нь Асамия гудмаар алхаж явтал өнөөх Акиг дээрлэгдэг далжгансан 3 бацаан пранктаад бүр айлгаад ажих юм. Энэ 3 ч гэсэн ютубер юм гинэ. Эдгээр гудамжинд хүмүүсийг цочоож пранктах гэх мэтээр хандлт авч болох бүхэл төрлөөр бичлэг хийд юм байна. Тэгээд бүр эдний сувг нь шүү дээ. 700,000 subscribe-тэйгээ боддоо. Бичлэгэн дээрээ нэг соёлтой хүмүүс яг үнэндээ бол ямар олиггүй гарууд гэдгийг бүгдээрээ мэдж байгаа те. Энэ үед Шимура чат ирээд Асамия имлэгт байна гинэ. Яасан бэ гэсэн чинь түрүүн нөгөө гаруудын пранкнаас болоод хөлөө гимтээгээд дээрээс нь машинт дайруулах шахсан байдیں۔ Хамгийн амар нь муу бацаанууд энийг харчаад инээлдээд ээжсэн байгаа байхгүй юу? Манай Шимурач бас тэгж жагаад их эмо юм аа. Огийг өөрөөс нь төрүүлээд ирсэн байгааг харчаад төрүүлж ирээгүй дуучлаарай.
Оги байгаа болохоор би ч ингэж явъя да гэд тэрийгээ бас өөрөө чилчихгүй чат бичээд орхиж энтэр. Яах вэ энэ хүүхдийг? Ингээд ямар тааж хайртай охиныг гимтээсэн бацаануудаас хариугаа авахар шийднэ. Гэхдээ зодооноор биш заяо. Уг нь дахиа багшийн сувг дээр олон хүний өөдөөс ганцаараа зодолдоод ялах арга гээд нэг бичлэг байсан ч манай хүн тэр бичлэгийг үзчихэд жоохон худ санагдсан болохоор өөр аргаар хариугаа авнаа гин. Тиймээс бацаануудын хийдэг бичлэгийг сайн ажиглаад байсан ч харин дандаа л бэлдсэн зохиолтой байх бөгөөд нэг ёсондоо үзэгчтэй хуурдаг гэх юм уу та. Тэгвэл эднэрийг гарах гарцгүй болгохын тулд үзэгчдэд бичлэг нь худлаа гэдгийг хэлэх нь хангалтгүй болохоор өшөө гоё юм хэрэгтэй болоод байдаг. Гэтэл нөгөө талд муу бацаанууд ч бас манай эдийн зодооны бичлэгийг зохиолтой л гэж бодоод ах шиг байна. Угаасаа Шимура шиг жижигхэн биетэй сул дорой өхөд Леомитийн мэрэгжлийн тулаанчийг ялчгаар чинь с ิจ гтэй байгаа нь ойлгомжтой л доо. Тийм болохоор манайхны YouTube сувгийг гоочилж үзэгчдийн өөртөө татахын гинэ. За тэгсэн чинь өнөөх ютубер охин чинь эднэрийн үзэгчдэд оромжилж байгааг бичээд авсан байд юм да. За бичиж авах юу ах вэ? Бүр стримээ асаацсан байжээ. Тэгээд бас энэ утас нь манай Шимурагийнх байсан болохоор манайхны YouTube сувгаар бацаануудын үнэн төрхийг өөрсдөр нь илчлүүлвэ гэж. Яг юу болоод өнгөрөө гэж гайхаж байна. Товчхондоо бол манай гурав дээр энэ охин хурч ирээд хамт бичлэг хийя гэсэн юм байна л та. Тэгэнгүүт нь манайхан бацаануудын үнэн төрхийг үзэгчдийн өмнө илчилж өгөхөд туслал хамт бичлэг хийя гэж тохирсон байж. Ингээд хэрэг явдал сайхан бүтчихэд байхад Шимура дэлжгэнаа л нөгөө гурвыг бүр атаклаалаа. Амхандаа дахиад багшийнхаа зааж өгсөний дагуу өөртөө ихтгэлтэй хурц шийдэмгий байдлаа харуулж байгаа нь энэ гинэ. Гэхдээ энэ арга нь ажиллахаар барах уу? Нөгөө гурав нь бүр айгаад айсандаа аж тэрөө манай Шимура өндөр том болцсон юм шиг харагтаал. За бараг л болоод байгаа юм биш үү дээ гэтэл бүтлгүй юм чинь гутлан сугараад өндөр харагдуулдаг зузаан оловч дэвссэн байсан нь баригдчихва хөрхий. Гэхдээ Шимура бол сэргэлэн гар штэ. Зүхтааж явсараагаад нарийн гудамд оруулж ирээд хоёр сугны үсийг ганцхан кидаандаа л хоёулаа нам болж байгаа юм чаа. Энэ бичлэгийг үзсэн Огийн хүртэл Шимурагийн өшөглөлт ямар хүчтэй орсныг мэдэрч байгаа гээл бод. Тэгвэл манай Шимура өнгөрсөн хугацаанд ямар их дэвшил гаргаснаа өөрөө ч анзаараагүй ээжилтэй. Одоо бол тэр гурван эсрэг нэг үзэхэд ч биелэн тийм л өөртөө ихтгэлтэй болжээ гэдгээ сая л анзаарлаа. Даанч Аки яаж мэдхэвдэ өөрхий. Амхандаа тусалчих санаатай энэ гурвын нийлдэг охиныг барьцаалж энтрээ. Кино. Энэ бараг л Шимурад биш нөгөө гуравт нь тусалч уу яав. Нээзээ манд барьцаалсан болохоор энэ удаа өршөөлөө шүү заа юу. Чигшгэ саяхан шээс алдаа зогсож исэн байж. За тэгээд энэ удаагийн бичлэг YouTube дээр 7 хоногийн дотор л 2 сая үзэлт авчээ. Харин бацаанууд үзэгчтэй хуурсныхаа хариуд уучлал гуйгаад ч амжилт олсонгүй. Тэр их шөмжлөлийг тэс чадалгүй сувга хаасан байдгиймаа гэж. Ингээд амар сайхандаа жаргаж байгаа ойлоо. Агүй штэ. Өнөөх Асамияг дагаад байдаг булай нөхрийг яг мартахж штэ. Энэ бүр давраад заяо. Хөнгүү гудамжинд Асамияг хүлээж аваад яг яах гэж байгаа юм. Азар Оги хурж ирээгүй бол бүр яах ч байсан юм блэ. Гэхдээ манай Оги ч нэ тулааны спортын домогт тамирчны ганц хайртай шавин юм байна. Хэдий тийм байсан ч манай хүн урд нь ийм хүчтэй үнтэй таарч байгаагүй гэж шүү. Тэгээд яг ч ихнээсээ үзэгчээсэн чи харин Шимура дэлжгэнаа л нэх баатарлаг гүйж ирснэ байхгүй. Ганцхан савуулаад нам болж байгаа юм чи. Энэ булаагаар чинь ширийн бөхөрөө бүр авраг хүртэл болж исэн юм байна. Гэхдээ л засрахгүй шалиг амт юм уу? Царай муутай байж болноо. Тэр бол асуудал биш байхгүй юу? Хамгийн гол нь октод руу ингэж чичиж дайрахаар чинь ямар охин тоох юм бэ? За ямар тааж цагдаас хэрэглэх дээрээ тулан байж арай гэж нэг энэ хэрэг явдал намжсан байдгийн. Тэгээд энэ удаад бол ёстой яагаад ч дийлэхэргүй хүнтэй таарсан болохоор дахиж оролцохгүйхэн шиг чимээгүй л өнгөрөөч гэсэн боловч өнөөх булай нөхөр чинь ийм пост хийсэн байт юм да. Тиймээс манай эд үзэгчтэй алдахгүй гэсэндээ шар үст маань санаандгүй явдал байсан гэж залруулга хийгээд шууганыг арай гэж дарж авлаа. Гэхдээ Шимурагийн сэтгэл санаанд тогтургүй нэг л биш байгаад байна. Тэр нөхрийг ингээд орхичвол Асамияг дагаал байх болохоор яамаар ч юмтэй. Гэхдээ ядчихад дахиад багш нь хүртэл мэрэгжлийн бүх хүнийг энгийн хүүхэд яагаад ч барахгүй. Тийм болохоор өөх зөвлөхөө алга даа гээл. Харин Шимура яг энэ үед л өөрийгөө яагаад давчтаад байгаагаа ойлгосон байдгийн. Хүн чинь аюултай нөхцөл байдалд байхдаа адреналин ялгарах тэр мэдрэмжинд донтдог амт юм байна штэ. Тиймээс Шимура музейлог зодон хийх дуртай болоод байна л гэсэн үг. Тэгээл зүгээр сууж чадахгүй булай нөхөртэй зодолтноо гээл хүрээд ирлээ. За тэгээд яасан байх нь вэ? Хэрэг мэдхгүй дэлжгэн жандуурсан байх нь вэ штэ. Юу нөгөө зодоо нүдэнээс таашаал авах энэ.
Жинхэнэ буруу хайп гэж энийг хэлээд байгаа шүү дээ. Сурсан аргууд нь нэмэр болохгүй. Дээрээс нь жингийн ялгаа бүр арай л их байгаа зү. Тэгтээ манай хүн бас сэргэлээ. Нурууны хамгаалт энтер зүүгээд ирсэн байгаа юм чаа. Тэгээд бас болоогүй. Хэдэн өдрийн өмнө Лио дээр очиод гуйж говьчсаар агаад тайквондогийн эргэлттэй өшөглөлт заалгаад ирсэн байгаамаа. Даан чиний өшөглөлт нь буруу газар оноод булай нөхрийг бүр илүү уурлуулж хаяад яг шидүүлдэхийн даваан дээр үснээс нь зуураад автал хиймэл үс байж таарад юу нөгөө зодоо модоо мартагдсан. Хөөх юм үс нь халцарч унаад байгаа болохоор хиймэл үс зүүд юм байна л та. Бас дээрэс нь эн чин Асамияг айлгах гэсэндээ дагаагүй гэж. Оги чинь баг Асамиягийн бие хамгаалагч юм уу хайшаа. Дандаа л холоос ажиглаад явж идэм бэ. Тэрийг харчаад манай хүн Огийг сталкер байна гэж бодоод амхандаа Асамияг хамгаалах гэж дагж явж байгаад буруугаар ойлгуулчихжээ. Тэрнээс шөөрх юм найз охинтой болохыг л хүсдэг энгийн л нэг сайн залуу байсан юм байна. Түүний байгаа байдал нь үзэгчдэд их л таалагдсан бөгөөд YouTube сувган ч бас олон дагагчтай болох нь ойлгомжтой болоод ирлээ. Энэ удаагийн бичлэг нь харин 3 сая үзэлт авч манай эдийн сувгийнхан subscribe 200 мянга давлаа гэж. Мэдээж энийгээ дагаад мөнгө ч их олж байгаа болохоор Шимура маань өөр зээлнүүдээ ч бараг л дараад дууссан болохоор бөөн баяр. Ээж нь хүртэл гайхаал. Хүүгээ ямар ажил хийгээд байгааг нь асуухад юу гэж л өө ээж би зодоо хийж мөнгө олж байгаа гэж хэлэхвдээ. Бас дээрэс нь эмнэлгээс ээжд нь донор олж чадсан бөгөөд хагалгаа амжилттай болвол манай хүн ээжтэйгээ хамт амьдарч чадхаар болно гин. Тэр зардал мөнгө энтрийг бол одоо яаж игээл олж чадхаар болсон штэ. Ингэж л дээрлэхүүлж байсан хүүхэд найз охинтой, найзуудтай бас дээрэс нь алдартай болж чадсан байдаг юм да. За энэм таалагдсан уу guys? Энийг үзчихэд битгий тэгээд учир зүггүй зодоонуудыг хийгээд байгаарай та нар хөөе. Хамгийн гол нь дээрлэхүүлж байгаа нэгэндээ тусалж байгаарай. Тэгээд бас хүүхдүүд чамайг дээрлэхэд байгаа бол чи өөдөөс нь зоригтой эсэргүүцэх хэрэгтэй заа юу. Тэнийг юм шиг зүгээр зогсож байгаа зодуулаад байж болохгүй окей. За тэгээд сүүлийн үед гараад байгаа асуудал дээр прогийнхны өнцөг бол ийм л байна. Хэрвээ дээрлэхүүлж байгаа бол чи өөрөө л өөдөөс нь тэмцэх хэрэгтэй. Чи өөрөө өөрийгөө өмгөөлөхгүй бол өөр хинч чамайг өмгөөлж хамгаалахгүй окей. За тэгээд subscribe-а дарахаа мартчихв. Дараагийн бичлэг удахгүй орох болохоор тэр болтол түр баяртай.